Прокурорын байгууллага гэдэг байгууллага Монгол улсын бас хуулийн хэрэгжилт за тэр тусмаа шүүх хүртэл асуудал үргэлжлээд гэмбуруугийн асуудал шийдэгдэх хүртэл одоо бүхий тэр мөрдөн байцаалтын гэдэг бүхий л үйл ажиллагаанд анханаас нь хяналт тавьдаг юм бас онцгой эрхтэй оролцогч онцгой эрхтэй юм байгууллага. Тэгэхээр ерөнхий прокуророос нэр дэвшигч за одоогоор 6 жил ажилласан Жаргал сайхан прокуророос нэг бас нэг тодорхой тоо баримттай асуулт би асуух гэдэг юм л да. Тэр нь хэд хэдэн тоонууд. За нэгдүгээрт нь нийтдээ Монгол улсад нийтдээ кичнээн гомдол маргааны санал ирдэг вэ. Жилийн дотор 1 жилийн хугацаанд гэдэг ингээд харьцуулаад харуул. Хоёрдугаарт нь эндээс кичнээн нь хэрэг өртгөл болж явдаг вэ. Гуравдугаарт нь кичнээн иргэн эндээс одоо яллагдагчаар гэмбуруутай байж магадгүй гэж үзэгдэж яллагдагчаар татагддаг вэ. За бүр нэлээд тавар онцгойлон хариулж өгөх тоон энэ яллагдагчаар татагдсан иргэдээс кичнээн нь шүүхээр орж гэм буруутай гэж үзэгддэг вэ. За тэр шүүхийн байгууллага дараагийн үе шатанда дав заалдаад яадаг гэдэг нь за прокурорын байгууллагаас ихээсээ шүүхийн процесс байх. Тэгэхээр тэр шүүх хүртэлх процессыг та энийг хувь хэмжээгээр нь за нэгдүгээрт нь хоёрдугаарт нь энэ хувь хэмжээнүүд өөрөө олон улсын байгууллагууд тэр тусмаа ардчлал хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад энэ тоонууд ер нь ямар байдгийг би эндээс зүгээр таныг бас тодтогч хэлж өгөөсөө гэж хэлэх гээд байгаа нь нийт тэр яллагдагчаар татагдсан иргэд тэр тусмаа яллах дүгнэлт өгдүүлсэн иргэдээс кичнээн нь шүүхээр гэмбуруутай гэж үзэгддэг. Энийний цаан чи нэг 2 тооны агуулга харагдах гээд байгаа. Хэрвээ яллагдчаар татагдаад хэдэн 10 жил хэдэн жилээрээ баахан наан цаан явж шүүхээр гэмбуруугүй гэж үзэгдвэл энэ өөрөө прокурор ажлаа муу хийсэн асуудалтай холбогдохгүй юу? Аль эсвэл энэний цаана тодорхой хэмжээний хүний эрх чөлөө хязгаарлагдсан хүний эрх зөрчигдсөн асуудлын энэ статистикийн цаана агуулгах эсэх тухайл гол нь тодруулж асуух гэдэг. Мэдээж энийг бүгдийг яллаад явуулаад гэдэг агуулга энэ цаана байхгүй. Гэхдээ энэ статистикуудын цаана нэг хоёр тохиолдлыг бид нар нийгмээрээ зөндөөл барьж аваад ярьдаг. Нэгдсэн улсын хэмжээний статистик олон улсын дунджаас харахад энэ өөрөө Монгол улсын энэний хаах нь юу вэ гэдэг. Мэдээж энэ бас яагаад ингэж асууж яах вэ гэхээр OECD олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан дүгнэлт авилгалын эсрэг Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэн дээр тодорхой хэмжээнд энэ хуулийн байгууллагуудын олон зүйлүүд ингээд хойш татж байгаа олон зүйлүүд энэний цаана байдаг. Тодорхой индекс 4-5 үзүүлэлтүүд хамгийн бага оноотой 4-5 үзүүлэлтүүд харагдаж байна лээ. Илчлэг шиг хамгийн бага хамгаалдаг тогтолцоо энэний цаана Монгол улсууд байна. Шүгэл үлээгч хийж хэлдэг. За нэг прокурорын байгууллагын хараат ус байдал хэд төвлөрсөн байна. За тэр нийтийн албан тушаалтнуудын ашиг сонирхлыг оролцох байдал гэдэг олон зүйлүүд байна лээ. Тэгэхээр энэ бүгдийн цаана бас би саяны тэр нэгдсэн том статистикийн асуудлыг ярих хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд та саяны тоонуудаар тэр тусмаа тэр яллах дүгнэлт авсан иргэдээс шүүхтэр гарч байгаа шийдвэрийн талаар бүр онцгойлон та нэг тоо хэлж өгөөч. Гэмдэргийн нөхцөл байдал бол сүүлийн 5 жилээр аваад үзэхэд өсөж байгаа тогтмол энэ зөрчил дээр ч ялгаа байхгүй. Би зүгээр давчхан жишээ хэлэхэд зөрчил 1 сая орчим байсан 19 онд. Өнөөдөр 3 сая 300 байна. За эрүүгийн хэрэг дээр би зөвхөн 2024 оноор нь тооцож хэлье. 126 мянган гэмдэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн. За эндээс 74 мянган хэрэг бүртгэлтэй хэрэг, 28 мянган мөрдөн байцаалтын хэрэг. За эндээс 15,969 хэрэг шүүгчилдсэн. Шүүхээр 15,123 хэрэг шийдэгдсэн. За үлдсэн хэсэг нь бол одоо шийдэгдэхийг хэлцэхдгээр хүлээгдэж байна гэсэн үг. Энэ дотор түрүүн бас энх хоёр гишүүнч бас ярьж ирсэн. Прокурор ерөөсөө ганцхан нотлох баримтыг цуглуулдаг яллах чиглэлийн хүн биш. Би ганцхан энэ 2024 оны тоогоор хэлэхэд 103 хүн цагаатсан. Энэ бол прокурорын одоо үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Энийг нөгөө талаас нь харах юм бол прокурор бас хүнийг цагаатах нотлох баримтыг мөн гэмбуруутай нотлох баримтыг цуглуулж шүүхд шилжүүлж
шүүх тэр цагаатах нотлох баримтан дээр нь үзэж хэргийг цагаатгсан байна л гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас данганц прокурорын байгууллага, прокурор хүнийг яллах талаа барьдгүй, яллах цагаатах нотлох баримтыг ажил дэгш цуглуулсан хэргийг л шүүх рүү шилжүүлдэг. Та индекстэй холбоотой асуудлууд ярьлаа, тийм ээ. Прокурортой холбоотой, хуулийн байгууллагатай холбоотой индекстэй асуудлууд бий. Манай Монгол улсын үндсэн индекстэй холбоотой асуудал Аз намхан далайн бүсд харьяалагддаг. Дундаж үнэлгээ нь 44 байдаг. 24 оны үнэлгээгээр бол 33 он авсан. 23 онд олон улсын байгууллага 7 их сурвалжаас 24 онд 8 их сурвалжаас авсан. Энэ дотор нэг л зүйлийг хэлж байгаа. Хууль эрх зүйн орчноо олон хэм хэмжээ тогтоосон акта хуульчлаач ээл гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Тийм учраас прокурорын байгууллага энэ олон улсын индекст үнэлэгдэхгүй байгаа буурчгийн шалтгаан нөхцөл дээр тийм ээ бид нар олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас жоохон хоолнд явсан. Зөвхөн хууль хэрэгжүүлэх гэдгээрээ мөрдөх байгууллага, эрхгүй байгууллагуудтай холбогддог. Хүний эрхийн гэсэн энэ олон нийтийн байгууллагаас жоохон хоолнд явсан. Тэрний нэг гор авилгалын индекс олон улсын судалгааны энэ байгууллагууд дээр гарч байгаа асуудлуудаар нэг зүйл гардаг юм. Тэр нь юу гэвэл энэ улсдаа бид нар өөрсдийнхөө үнэн бодит нөхцөл байдлыг ойлголцоогүй улмаас тухайлбал Франц, Швейцарын Женевт болсон олон улсын хурлууд дээр олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа өөр ойлголттой тэнд уулзалж байгаа. Гэхдээ энд бүгдээрээ уулзаж нэг зүйлээ тодорхой болгоё гэж би буруу үгээр хэлж иж магадгүй, хувилдъя гэж байгаа биш. Ойлголцлын зөрүүгэн гаргаж явах хэрэгтэй юм байна. Тийм зүйлийг бид хийгээгүй явсан. Тийм учраас бид хуулийн байгууллагын хүрээнд олон нийтийн байгууллагынхаа дуу хоолойг нэлээд сонсох, иргэний нийгмийн байгууллагуудаа нэлээд сонсох, хүний эрхийн байгууллагуудаа нэлээд сонсох тийм зайлшгүй шаардлага байна л. Та намайг ажиллаж чадах уу гэж байна. Би өргөсөн тангарагтаа үнчээр ажиллаж байгаа.